Бацгааны үзэгчдээ баялаг бүтээчдийг дэмжин төслийн ээлжид шууд нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрч байна. Тэгэхээр баялаг бүтээчдийг дэмжин төсөл маань 3 дахь 4 дахь сарда хэрэгжээд явж байна. Төслийн үе шат ямар байгаа талаар баялаг бүтээчдийг дэмжин төслийн санаачлагч та хоёр энэ удаагийн ярилцлагад оролцож байна. Танд өнөөдөр мэдээг хүргэе. За баярлалаа. Үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. За одоогоор баялаг бүтээгчид энэхүү төслийн маань үе шат ямар шатандаа явагдаж байна? Та бидэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За манай баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр байна. Энэ жил одоо бүтэн жилийн хугацаанд үргэлжлэнэ. За бүтэн жилийн хугацаанд үргэлжлэхдээ 3 үе шаттай байгаа. За нэгдүгээр үе шат нь бол орон нутгадах баялаг бүтээгчтэй олон нийтэд таниулсан сурчлах. Хоёрдугаар үе шат маань нийслэлд одоо ажиллаж буй баялаг бүтээгчтэй сурчлах. Гуравдугаар үе шат маань бол олон улсад одоо амьдарч байгаа монголчууд маань бас баялагийг бүтээдэг юм байна. Тэр монголчуудаа бас монголчуудаа сурчлах. Монголчууд маань одоо ямар баялаг бүтээж байна вэ гэдгийг бид нар орон дээр болон олон нийтийн сүлжээ, сошиал медиагаар дамжуулаад олон улс сурталчилж байгаа учраас харилцан одоо Монголд байгаагаа гадаад ажиллаж байгаа баялаг бүтээж байгаа хүмүүсээ монголчуудаа сурчлах. Ийм харилцан ийм 3 үе шаттай ийм төсөл хөтөлбөр маань хэрэгжиж байгаа. Эхний үе шат маань дөнгөж сая дуусж байна. 21 аймгийн баялаг бүтээгчтэй уулзсан нэвтрүүлэг ярилцлагуудыг манай ETV телевиз болон Mass TV тийм ээ Info TV сэтгүүл Mass TV-ийн сайтуудаар үзэгчид баялаг бүтээгчид маань маш олон цуврал нэвтрүүлэг ярилцлагуудыг хүлээн авч үзсэн. Энэ бас маш олон санаануудыг маш олон тулгымцсан асуудлаач гэсэн бид нараар дайлдгаж хэлж ирсэн тийм ээ. За бид одоо энэ 3 сарын баг хугацаанд 21 аймаг 20 гаруй сумдаар явж баялаг бүтээгчдийнхаа уулзаад сурвалжлаад ирлээ. За ингээд цаашдаа бид бас үргэлжлээд орон нутгийн одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр одоо ажиллаж байгаа баялаг бүтээгчид энэ одоо сурчилж амжлаа л да. За ер нь улирлын чанартай бас ажилладаг манай орон нутгийн баялаг бүтээгчид маань жишээлбэл сүү цагаан эдээ одоо зогссон байгаа үе таарж байгаа. Мөн одоо жимс ногоо газар тариалан одоо намар урцаа хураах үеэр нь тэн дээр манай баялаг бүтээгчид маань бас ямар баялагийг бүтээж гэн сүү цагаан эдээнийхэн цагаар очиж бас тэр орон нутгийн баялаг бүтээгчдийг сурвалжлана. Тэгэхээр энэ сурвалжлага маань одоо энэ удаа ингээд орон нутгийн 21 аймаг 20 гаруй сумдаар яваад дуусч байгаа юм биш. Эргээд одоо 100 намар дахиад үргэлжилнэ. За өнгөрсөн 7 хоногоос манай уран бүтээлчид маань нийслэлийнхэн баялаг бүтээгчдийг сурвалжлахаар олон нийтэд одоо энэ манай баялаг бүтээгчид маань ямар сайхан баялагийг бүтээж одоо үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнестэй бичил бизнесийг хөгжүүлж байна. Энийг одоо ард түмэн маань өөрөөсөө хийж байгаа бүтээж байгаа юм мэдэх. Тэр тусмаа одоо монголчууд маань өөрсдөө худалдан авах. Дээрээс нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд маань энэ одоо сайхан баялаг бүтээгчдийг сурчлан олон нийтэд сурчлан таниулах ийм одоо сайхан кампанит ажлыг явуулж байна да. Бид нарыг бас хөдөө орон нутагт ажиллаар явж байхад маш олон хүмүүс хүлээлттэй байсан. Танаа төслийн баг ирсэн үү? Бид нар танаад бас оролцож байгаад явдал бид нарыг зориод ирсэн явдал маш их баярлалаа. Хаа байсан хөвсгөл ховд гойвалтаа гэд холын хязгаар гэлтгүүгээр бид нар 21 аймагт очиж үндэсний үйлдвэрлэгчийг магадгүй зарим нөрхийн үйлдвэрлэгч, зарим жижиг дунд байсан, зарим импортыг те орлогоц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэд янз бүрийн үе шатны 2-3 ажилтнтай, 10 гаруй 20 гаруй ажилтнтай гэд маш олон үйлдвэрлэгчид оролцож исэн. Тэдгээр болгонд тулгамцсан асуудлууд бас байсан. Бидний нэвтрүүлгээр дамжуулаад бас тэр үгээ бас тэр одоо бодлого шийдвэр гаргадаг хүмүүст бас дамжуулаарай гэж хэлж ирсэн тийм ээ. За манай төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа Mass агентлаг болон ETV телевизийн уран бүтээлчд маань сая одоо энэ 2 сар гаруй хугацаанд 18500 км газар замыг туулж 21 аймаг 20 гаруй сумдаар ажиллаад ирлээ л дээ. За ингээд 18500 км туулж уран бүтээлчд маань одоо баялаг бүтээгчтэйгээ уулзаад тэр хэд маань ямар одоо бэрхшээл тулгамдж байна. Бизнесийн одоо орчинд одоо ажил үйлчлэгээ явуулж одоо болж байгаа болохгүй байгаа талынхаа бүх проблем юмнуудыг ярьж гин болж байгаа юмнуудыг ярьж гин л да. Тийм болохоор бид нар энэ одоо эх орны маань өнцөг булан бүрт 408 зохиолчд одоо баялаг бүтээгчд маань яаж баялагийг бүтээж байна гэдгээ бид нар өөрсдөө одоо ингээд бахархах, тэднийг дэмжих тийм одоо эдийн засгийг одоо үндэсний одоо үйлдвэрлэлийг хөгжүүлж Монгол улсынхаа эдийн засгийг хүчрэх болгохгүй бол
зөвхөн одоо зис нүүрс байгалийнхаа баялгаар одоо бид цаашаагаа ингээд явж болохгүй нэ. Олон улсын зах зээл дээр одоо манай байгалийн баялагын одоо үн унахаар эргээд одоо Монголд үн ундаг. Эргээд одоо энэ байгалийн баялагаараа одоо үндэснийхээ төсвийн одоо ихэнх хувийг бүрдүүлээд явдаг Монгол улсад их хүндрэлтэй тусж байгаа. Олон улсын жишгээр бол үндэсний үйлдвэрлэлүүдийг хүчтэй хөгжүүлдэг. Тухайн одоо улс орны үндэсний үйлдвэрлэгч, үндэсний одоо баялаг бүтээгчид маань л одоо маш хүчтэй байдаг. Одоо Монголд үйлдвэрлэх гэдэг бэрийн гадаадын зах зээл дээр очоод одоо Азиас бол Япон улс одоо хүчтэй эдийн засгт улс байна. Европоос бол Герман байна тий. Энэ өөрсдөө бол дэлхийн одоо эхний 5-д багтаж байгаа юм хүчрэг эдийн засгт улсуудын жишээ нь хүчрэг болсон жишээ нь юу гэх юм бол үндэсний үйлдвэрлэлд маш хүчтэй хөгжүүлсэн тийм туршлага байдгийн. Манай ингээд ойрхон хөрш хятад бол одоо хятадын хүн амын 95% нь жижиг дунд үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа жишээ нэ. Жилдээ гарч байгаа болсон хүчнийг одоо 10 сая хүнийг ажлын байртаа болгоно гэдэг одоо төр засгаас бодлогоор явж идэг үгээр дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг шууд ажлын байранд оруулдаг. Гэхдээ тэр нь өөрөө үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл бизнес одоо эрхэлдэг тийм одоо талбар дээр шууд гаргадаг. Тиймэрхүү жишээ юмуд байдаг. Одоо ер нь бол олон улсын сайхан туршлагууд их байдаг юм билээ. Тэрнээс бид нэр жишээ аваад суралцаад бол энэ үндэсний үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд хөгжүүлэх цаг нь болсон. Алийн болгон бид доллароос хамааралтай байх уу? Алийн болгон одоо газар дээрх баялгаа гадагш нь ачиж гаргаад ингээд мөнгө олно гэдэг олоод олсон мөнгөөрөө бид нэр халамжийн бодлогыг хавтгаруулад ингээд явах уу? Бид бас энийг үзлээ шүү дээ тий. Эргээд өнөөдөр бид нар бол үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэгч нар Монгол улсад маань баялагыг бүтээж байгаа. Энэ баялаг бүтээгчтэй дэмжиж үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийг хүчрэг болгох нь одоо бидний хамгийн гол зорилго юм байна гэдгийг л ойлгож авч байна да. Одоо энэ эдийн засгийн хямралтай 2014 2015 онд бол одоо эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Тэгэхээр эдийн засгийн хямрал нь зөвхөн Монгол улстай нүүрлээд байгаа юм биш. Дэлхийд одоо эдийн засгийн хямрал нүүрлж байна. Дээрээс нь одоо эдийн засгийн хямралаас гарахын тулд одоо бодиттой бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна. Өнгөрснөө эргэж харах хэрэгтэй болж байна. Ирээдүгээ хөгжлийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй болж байна, тийм ээ. Зөвхөн одоо төр засаг солигдсноор зөвхөн 4 жилийн мөрийн хөтөлбөрөөр улс орон цаашаа хөгжихгүй юм байна. Энэний үр дүн эргээд ард түмэн хохирж байна, тий. Ард түмэн одоо амьдрал айгүй хэцүү байдаг. Одоо хамгийн их шууд хүлээж одоо буудаг тийм л байгаа л да. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Монголын эдийн засгийн форум 2 өдөр төрийн ордонд болж өнгөрсөн. Эрх баригч одоо 76 гишүүн төрийн өндөрлгүүдийн хийлж байгаа, зорж байгаа нэг зүйл бол үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжиж, баялаг бүтээгчтэй л дэмжүүл манай улс их орн болох юм байна гэсэн нэгдмэл байр суурьтай байсан. Тийм ч учраас бас мас агентлагийн санаачлал эхлүүлсэн энэ ажил бас цаг үе олсон, маш үр дүнд хүрэх тийм бас төсөл гэдэг нь энэ үеэр харагдчих байсан тийм ээ. За энэ жилийн Монголын эдийн засгийн форум бол нэлээд тийм улс орны эдийн засаг хүнд байгаа ийм үед болж байгаа форумоор их онцлог байлаа. За энэ чинь бол 5 дахь жилдээ болж байгаа юм. За өмнө одоо болж исэн форумуд бол одоо манай улс мөнгөтэй байлаа, баян байлаа. Тэгээд тэр үед бол одоо ийм форум бол ингэж айхтар одоо бодлогын хэмжээний юмнуудыг яригдж байгаагүй. Энэ удаагийн форум дээр бол одоо илтгэл тавьж байгаа илтгэгч нар, дээрээс нь Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга энэ илтгэл дээр яригдж байгаа юмнууд бол ихэвчлэн ер нь бол одоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье. Энийг одоо бодлогоор хөгжүүлье. Тодорхой хэмжээний стратеги төлөвлөгөөтэйгээр хөгжүүлье гэдэг юм. Аль альнийх нь илтгэл дээр бол тодорхой хэмжээнд орж ирж байгаа юм. Зарим одоо илтгэгч нар дээр бол жишээлбэл манай мас агентлаг телевизийн энэ дөнгөж 2015 он гаргаад энэ баялаг бүтээгчдийг дэмжиж төсөл хөтөлбөрийг бид зөвхөн өөрсдөөсөө санаачилж ямар нэг одоо санхүүжилт байхгүй, одоо жишээлбэл засгаас санхүүжилт байхгүй, дээрээс нь ямар нэг яам агентлаг төрийн бус байгууллага аж ахуй нэгжээс манай төслийг санхүүжүүлээгүй зөвхөн манай одоо хэвлэл мэдээллийн агентлаг байна, мас агентлаг байна, өөрсдөө энийг санаачлагаараа өөрсдийнхоороо санхүүжүүлж хэрэгжүүлж байгаа юм төсөл хөтөлбөр. За энэ одоо бидний энэ 3 сарын хугацаанд хийсэн одоо орон нутагт одоо баялаг бүтээж байгаа баялаг бүтээгчдийг бол одоо манай сая эдийн засгийн форум дээр бол их олон жишээ татж ярьж ийлээ л дээ. Тэгэхээр бидний бас хийж байгаа ажил маань төр засагт болон Монголын ард түмэнд аягүй хурж байгаа. Тэгээд ч одоо энэ үндэсний баялаг бүтээгчтэй дэмжиж эднэрлийг алдаршуулъя гэсэн энэ манай энэ аяныг байна одоо Монголын ард түмэн өөрсдөө ингэж аягүй сайхан дэмжиж аягүй том давлгаа үүсгэж байгаад манай одоо медиа группийн одоо манай мас агентлагийн уран бүтээлчдэд маш сайхан сэтгэлийн дэм өгж байгаа. За тэгэхээр төслийн маань нэвтрүүлэг ярилцлага гэд
хэвлэгдээд сонингоор зурагтаар гараад дуусаагүй. Бид бүхэн үндэсний баялаг бүтээгч хэмээх энэхүү шинхэн сэтгүүлийн нээлттэй өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн байгаа. Энэ сэтгүүлийн талаар яриач. За ер нь манай баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр байна бол одоо орон нутагт баялагыг бүтээж байгаа баялаг бүтээгчтэй, жижигэн үйлдвэрлэгчтэй, өрхийн бизнес, бичил бизнес эрхлэгч мөн одоо үндэсний одоо том үйлдвэрүүдэд сурталчилж байгаа. За энэ сурчлагаа маань бол одоо манай медиа группийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр гарч байгаа. За телевиз, радио, сонин сэтгүүл, олон нийтийн сүлжээ, сошиал медиагаар одоо бид нар дамжуулж олон нийтэд таниулсан сурчилж байгаа. За тэрнээс гадна бид нар өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр энэ баялаг бүтээгч сэтгүүлийн маань 1-2 дугаар дугаар хэвлэлтнээс гарлаа. За одоо энэ 1-р дугаар, 2-р дугаар дээр бол манай орон нутгийн баялаг бүтээгчид маань яаж баялагыг бүтээж байгаа юм бэ гэдгээ бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгснээс ясаас гадна энэ сэтгүүл дээр бас өөрсдийнхөө ярилцлагыг өгөөд, өөрсдийнхөө үйлдвэрлэлийн технологиг танилцуулаад, бараа бүтээгдэхүүнээ танилцуулаад ингээд гарсан байгаа. Энэ бол одоо Монгол улсад хамгийн анх удаа гарч байгаа ийм баялаг бүтээгч гэдэг ийм сайхан сэтгүүл гарч байгаа. Тийм учраас манай энэ баялаг бүтээгч гэдэг сэтгүүлийг манай Монголын ард түмэн уншигчид маань худалдаж аваарай гэж бид хамт олонныхоо өмнөөс хүсэх байна. Тэгэхээр энэ худалдаж авсан энэ сэтгүүлийн одоо юу орлого маань эргээд шилэн дансаар баялаг бүтээгчтэй сурчлахад зориулагдах юм шүү. Тэгээд таны энэ сэтгүүлийг худалдан авж байгаа орлого маань эргээд одоо баялаг бүтээгчдэд зориулагдах учраас таны ч гэсэн оруулж байгаа бас хувь нэмэр гэж та бас ойлгож хүлээж авч болно. Тэгээд энэ сэтгүүлээс 3-ыг авахд нэг сэтгүүл үнэгүй дагалдана. Дээрэс нь мөн одоо энэ DVD үнэгүй дагалдана. Тийм учраас 3 сэтгүүл авахд нэг сэтгүүл дагалдаа, дээрээс нь DVD дагалдана. Зүгээр нэг сэтгүүл авахд бол нэг DVD үнэгүй дагалдаж байгаа. За тэгээд энэ бол өөрөө баялаг бүтээгчдийн одоо баялагыг яаж бүтээж байгаа талаар хийсэн ийм сурвалжлууд байгаа. Тийм учраас бол одоо яг ингээд нэг үйлдвэрлэл хийж байгаа, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Тэгээд тэр эздийнх нь өөрийнх нь яриа, тэр цехэд тэр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдынх нь яриа эднэр бүгд энд ингээд орцсон. Тэгэхээр энэ бол одоо өөрөө их тийм сонирхолтой сэтгүүл байгаа. Та бүхэн авч уншаарай. Ингээд үйлдвэрлэл явуулахад ямар проблемууд тулгардаг юм байна. Энэ үйлдвэрлэл цехийг ингэж явуулснараа бас ямар сайхан сэтгэл ханамж авдгийг, өөрийнхөө хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг монголчууд мань өөрсдөө өмсөөд хэрэглээд ингээ явж байгаад нь манай энэ салбарт ажиллаж байгаа энэ үндэсний үйлдвэрлэгч компаниуд маань ямар их бахархдаг, тийм сайхан бахархал байдаг. Мөн одоо түрүүний хэлснээр проблемууд бас зөндөө байдаг те. Энэ бүх юмнуудаа өөрсдөө ярьж хилээд бүгднийг ингээд харуулсан ийм сайхан одоо нөгөө монголчуудын маань баялаг бүтээж байгаа баялагчдын маань зовлон жаргал бүгднийг шингээсэн ийм сайхан сэтгүүл байгаа. Тэгээд энэ сэтгүүлийг та бүхэн уншаад үзэхээр бол одоо Монгол улсынхаа эдийн засгийг чадваржуулах, мөн монгол хүн одоо оюуны бүтээл, монгол хүний одоо хийж чаддаг энэ бүтээл одоо үйлдвэрлэл маань яаж одоо Монголын зах зээл дээр монголчуудыг одоо монголчуудаа хэрэглэх ханхаас гадна олон улсын зах зээл дээр гарч Монголд үйлдвэрлэл гэдэг брэнд маань бас брэнд болж гаднаас бас маш их долларын урсгал Монгол руу оруулж ирж Монгол улсыг эдийн засгийн хувьд хүчрэх болгоход бол манай энэ орон нутгийн баялаг бүтээгчид, нийслэлийн баялаг бүтээгчид маань бол маш өндөр хувь нэмэр оруулна гэдгийг бардам хэлж байна. Тэгээд ер нь бол одоо бид баялаг бүтээгчтэй, үндэсний үйлдвэрлэгчтэй маш сайн дэмжих хэрэгтэй. Ер нь бол ижил төрлийн импортын бараа одоо Монголдо бид нар үйлдвэрлээд байна л та тийм. Гэтэл гаднаас ижил төрлийн одоо импортын бараанууд их хэмжээгээр орж иж үн унгааж байна. Дээрээс нь одоо үндэсний том үйлдвэр компаниуд бол одоо жижиг одоо аж ахуй нэгжүүдийг бас зах зээлээ шахаж чинь гэдэг юм уу. Төр засгийн энэ дэр бодлогын юмнууд маш их хийгдэх ёстой юм байна. Дээрээс нь одоо энэ татврын олон төрлийн одоо энэ дарамт байна тий, шалгалт байна. Эднийг одоо зохио хэмжээнд эргцүү зохицуултыг зарим нэг юм аярыг шарах хэдэр цаг нь бас болцсон юм байлээ. Тийм болохоор энэ сэтгүүлээр энэ манай хийж байгаа мэдээ сурвалжлагаар дамжуулаад манай орон нутагт баялаг бүтээгж байгаа, нийслэл баялаг бүтээгж байгаа хүмүүс маань бүх юм одоо төр засгийнхандаа болон салбарын бодлого барьж байгаа яам агентлагийнхандаа энэ одоо бас нэлээд үг дайсан байгаа. Тэгээд манайхан маань хийж байгаа ажилдаа хийх гэж байгаа одоо төлөвлөсөн ажлуудаа бас манай энэ үйлдвэрлэгчдийн бас санаа бодлыг тусгаж аваасаа гэж бас хүсэж байна. Үйлдвэрлэгчид бид нарыг дэмжээч гэж зүгээр нэг хэлэх биш. Хийсэн зүйлс одоо бүтээл нь бүгдээрээ энд бас шингэсэн байгаа тийм ээ. 21 аймгийн бүх баялаг бүтээгчид энэ хүү сэтгүүлд бас багтсан. DVD-н дээр бас 21 аймгийн төлөөллүүд. Энэ ингэж байгаа юм л да. Одоо ингэж төр засаг ажлаа муу хийж байна тий. Эдийн засгийн хямрал их хүнд хэцүү байна. Ингээд зовлон бэрхшээл тоочод байвал барахгүй л дээ. Гэтэл бид нэр одоо өнгөрсөн жилээс бол манай Монголын хүн ам
3 сая болсон. Дээрээс нь би түүхэндээ 50 сая мал тоолууллаа гэл те. Ийм их сайхан үзүүлэлтүүд сайн юм зөндөө байна. Тэгэхээр энэ бүх сайхан юмнуудыг цааш нь түүчээлээд Монголын одоо өнцөг булан бүрт бол үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчид одоо хэдэн одоо 100 мянгаараа хэдэн 10 мянгаараа ажил үйлчлэгээ явуулж байна. Тэгэхээр энэ хэдийг маань биднийг дэмжиж хэл гэж байгаа. Ер нь бол биднэрт бол одоо хийж чаддаг юм их байна. Өшөө хийхээр төлөвлөсөн юмнууд их байна. Тэгэхээр биднийг дэмжээч гэсэн энэ бүх юмыг л явуулж байгаа. Тийм ээ. Байна уу та холбогдсон байна? За баярлалаа. Төслийн талаар ямар бодолтой байна? Төслийн талаар ямар бодолтой байна та? Төслийн талаар маш сайхан бодолтой байна. Одоо төс засгаас одоо үйлдвэр мөдөрөө дэмжигээ дэмжиж хурд. Байна. За та бүхэн бас доор гарч байгаа утсаар холбогдоод бидэнд бас санал хүсэлтэд илгээх бүрэн байгаа тийм ээ. Сэтгүүл бол сар тутам гарах сэтгүүл дараагийн баялаг бүтээгчид орох гээд маш олон төрлөөр үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчид ороод явах бах тийм ээ. Тэгээд тогтмол. Байна уу? За та холбогдсон байна. За би саналаа хэлье. За саналаа хэлээрэй та. За энэ намын тул дээр одоо жишээ нь манай Монгол дээд үйлдвэрлэгчид одоо айгүй олон хайнаж байдаг шүү дээ. Ааха. Одоо энэ бол энэ баялаг бүтээгт орох уу? Орлого яах вэ? Тэр чинь үндэсний үйлдвэрлэлээ явуулж байгаа шүү дээ тийм ээ. Одоо бидний дээр ингээд ирээд уулзаад одоо энэ дотор зээлшиг авах учраас бидгүү өөрийгөө өргөжүүл техник янз бүрийн технологитой болдгийг ирээд хаагүй яг үсэн саналаа тамхаад одоо жишээ нь гэтэл би наран тул зах дээр одоо 90 оноос ажилласан. За. Тэгээд дандаа хоёроо дээд хийсэн. Тэгээ одоо би яг ухаантай байна. Тэгтээ би бийтэй өөрөө хүүхдүүдтэйгээ алан үдээс одоо юурчлаг даад хийсэн. Одоо 20 жил 5 жилийн дээр хийсэн. Тэгээд би одоо яг өөрийгөө өргөжүүлье. Анх төгөөрөнд яг юм уу 5 жил яг надад тусмаг байгаа гэж аппаа бай. Хаагүй яг юучлаг дээр аваад яг их олон хэмжээний юм аггүй дээ. 3 сая төгрөгийн юм аваад нэгэд хангалтайгаар аваад ингээд олон санаар ихгээд ингээд тавьсан байгаа. Тухайн хэрэг болоход бөөлжсөн юм чинь одоо ашиг нь олон орж ирэх шүү дээ. Ашигтай болохоор баг юм аа хэлэхээр энэ ашиг муутай. Ааха. Өөрөө юм өргөжүүлж чадахгүй ийм байдал байх юм. Энэ баян үеүүд ажил одоо баян үеүүд олон жил болж байна. Одоо тийм ийм их байдал одоо байх тийм энэ ажил бүтээгчдгээд нэг сайхан юм хараад иржээ. Би нэг хараад баярлжээ. За. Одоо энэ чинь бас үнэн зөв их сайхан юм. Одоо залуучууд энэ журам дээр доорхоор их байгаа. Ихтэй дэмжиж өгөх юм яахан харж үзэж яаж яах вэ? Тэрийг яахан суудаг. Энэ одоо орон нутгад байгаа энэ хороолтын бас одоо энийг өргөн хэлжих доороод дуудаж уулзах юм уу? Гэхдээ та энийг ингэж явуулаад энийг ингэж дэмжиж өгөө. Ийм асуудал хэрэгтэй байгаа цаа гэж одоо наад шиг хөвшөө өмөр гэж бодчих. Одоо баярлалаа энэ их сайхан одоо нэвтрүүлэгч байна. Сайхан ажил явуулж байна. Энэ бол одоо үнэндээ одоо манай бидний Монгол хэрэгтэй шүү дээ. За ийм л юм хэлсэн гэдэг. Одоо баярлалаа тань. За таны саналыг сонслоо. Тэгэхээр манай нэвтрүүлгээс бас манай хилцүүлэг явагдаж байгаа маш олон төрлийн сая жишээлбэл татвар даатгал одоо зээлэг гэх мэтчлэн асуудлаар. Тэгэхээр та бүхэн бас бям гараг бүр шууд явж байгаа хилцүүлгээр бас олон саналуудыг хүлээж авах боломжтой байх тийм ээ. Бас сэтгүүлээр дамжуулаад маш олон санааг бас олж авах байхаа гэж би бодож байна. Тэгээ ер нь манай масс агентлаг эдвэ телевизээс хэрэгжүүлж байгаа энэ баялаг бүтээгчдийг дэмжиж төсөл хөтөлбөр маань өөрөө ямар ч үн өртөггүйгээр манай уран бүтээлчид тухайн танаа одоо үйлдвэр үйлчлэгээ явуулж байгаа газар дээр чи очиж сурвалжлага хийгээд мэдээ сурвалжлага нэвтрүүлэг бүх төрлийн имийг л бид нар орон дээр олон улс цацж байгаа шүү дээ тий. Энэ өөрөө бол ямар ч үн төлбөргүй. Ер нь одоо хэвлэл мэдээлэлээр зар сурталчилгаа явуулах гэхээр манай хэрэглэгчид маань үйлдвэрлэгчид маань мэдж байгаа. Ер нь бол нэлээд өндөр тариф гардаг, тийм ээ. Тэгэхээр тэр зар сурталчилгааных нь өртгийг бол манай жижиг дунд үйлдвэрлэгчид нар дийлэхгүй байгаа. Одоо тийм одоо жишээлбэл цалингаа тавин татвараа төлнө, үйлдвэрлэлээ өргөжүүлнэ, тийм. Энэ чинь одоо проблем их байна. Дээр нь дахиад зар сурталчилгааны мөнгөөр гаргаж ирэхээр тийм их хэмжээний мөнгө гаргаад ирж их аж ахуй нэгж ховор байна шүү дээ, тийм. Үндэсний том үйлдвэрүүд нь бол жилийн төлөвлөгөөндөө бизнес төлөвлөгөөндөө төлөвлөөд мөнгөө төсвөлцөн тэрнийхээ дагуу зар сурталчилгаанууд нь явж идэг. Жижиг дунд болон өрхийн бизнес, бичил бизнес эрхэлдэг. Яг энэ хэсэгт чинь бол 45 мянган аж ахуй нэгж 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа тийм. Энэ бол айгүй том зах зээл. Гэтэл эднэр дээр маань одоо бодит дэмжлэг юу байна вэ гэхээр зөвхөн банк зээл өгдөг. Банкны зээлийн хөө өндөр, хугацаа богинохон.
Дээрээс нь одоо юу гэдэг вэ? Энд чинь ихэвчлэн түрээсийн байранд явж байна. Тоног төхөөрөмжөө сайжруулахаар одоо тоног төхөөрөмж нь одоо бас төр засгаас нь дэмждэг тийм бодлогын юмнууд бас жоохон ховор. Тэгсэн мөртлөө жижигч үйлдвэрлэл явуулсан, томч үйлдвэрлэл явуулсан ялгаа байхгүй бол татвар авдаг. Нөөтийн татварч авдаг, орлогын албан хувийн татварч авдаг тий. Шалгалч үйлдвэрч адилхан ирдэг тий. Энэ юмнуудыг бас жоохон ялгаж өгмөр юм шиг байгаа. Бичлэн айлны, өрхөн айлны тий. Жижиг дунд гэдэг нь алийг хилээд байгаа. Үндэсний үйлдвэр гэдэг нь алийг хилээд байгаа. Ер нь бол гэхдээ бид нар олон улсын туршлагаар бол үндэсний том үйлдвэрлэлүүдийг улам томруулах хэрэгтэй. Үндэсний том үйлдвэрлэлүүд нь улам томорч иж араасаа жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлдэг тийм ээ жишээ байдаг. Одоо яг ямар ажиллагаанд явж байгаа илээ? Төсөл маань бүтэн жил хэрэгжинэ гэж байна. Удахгүй 4 сарын 14-нд бас чуулган болон үндэсний үйлдвэрлэгчид манай санал бодлоо хэлцээд орон даяар бас орон нутгаас ирэх байх тийм ээ. Ер нь бол яг хуу монголчуудын маань одоо энэ жижиг дунд үйлдвэрлэгчтэй энэ баялаг бүтээж байгаа энэ үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бол бид нэр хаана ямар үйлдвэрлэл явагдаад байна гэдгийг бол төдийлөн манайхаа нөгөө хэрэглээ өөрөө энэ нөгөө ямар ч бизнес хэрэглэхэд зар сурчлагаа PR айгуу чухал байдаг. Тэгээд нөгөө зар сурчлагаагаа хийхгүй учраас манай энэ жирэмд үйлдвэрлэгчний чинь нөгөө үйлдвэрлэлийн ямар сайхан бараа бүгдийн үйлдвэрлэж байгааг сайн мэдэхгүй байгаа байхгүй. Тийм болохоор мэдээлэл дутмаг байна. Зар сурчлагаагаа айгуу бага явуулж ийн гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр тэр мэдээлэл дутмагаас болоод янз бүрийн одоо төсөл хөтөлбөрт манай жирэмд үйлдвэрлэлийн хамрагдаж чадахгүй байна. Дээрээс нь одоо бид нэг төр засгийн бодлогоор энэ жижиг үйлдвэрлэгчийг маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй тийм энэ бодлогын ажлууд нь бас дутагдаад байна ч гэдэг юм уу тийм энийг өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр жижиг үйлдвэрлэл болон төр засгийн хооронд нь ингээд сайн холбож өгөх одоо гүүрэн л одоо манай хэвлэл мэдээллийн байгууллага бид нар үндсэн өөргөө биелүүлж ингэж ажиллаж байгаа юм. Гэхдээ энэ өөрөө за жижиг үйлдвэрлэгчтэйгээ сурчилж байгаа олон нийт сурчилж байгаа энэ ажил нь бол өөрөө ямар ч гүн төлбөргүй. Гэхдээ бол манай уран бүтээлчид энэ дээр бол одоо сэтгэлээрээ ажиллаж байгаа тийм эргээд одоо энэ үйлдвэрлэл маань хөгжөөд одоо эдний бүгдийн маань гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн нэмэгдээд одоо ингээд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн авч хэрэглэхээр өртөг өндөртэйгээд идэг штэ тий. Тоон ихсээд ирэхээр үн буугаад ирнэ, чанаржаад ирнэ тий. Дотоодынхаа зах зээлийг хангах, хоёрдугаарт импортоор орж иж байгаа барааг одоо орлох үс тийм одоо экспортын бүтээгдэхүүнийг дэмжих тийм бодлого манад барьж байгаа. Дээрээс нь одоо энэ банк жижиг үйлдвэрлэгчдийн хоорондын энэ зээл өгдөг, авдаг гэдэг зарчмыг болоод харилцан хамтарч ажиллах ёстой болсон юм байна гэдгийг бид нар бас хараад байгаа юм. Тэгэхгүй бол нэг нь зээл өгөөл тэгэл мартдаг орхидог. Нөгөөх нь нэг зээл аваад тэгэл явдаг. Хоёрдугаар тэрний үйлдвэрлэл нь хөгжиж гин үү? Одоо хоёул л хөгжиж явах хэрэгтэй. Банкын ч зээлээ өгөөл нөгөөх нь одоо өгдөг авдаг бодлогоос тэрнээс салъя гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор нэг нь бол төсөл хэрэгжүүлэгч, нэг нь бол төслийг санхүүжүүлэгч гэдэг тий. Одоо жишээлбэл банк бол санхүүжүүлж гин нөгөө жижиг үйлдвэрүүд төсөл хэрэгжүүлж штэ тий. Энэ хоёр цаашд бол хамтдаа хөгжих хэрэгтэй харагдаад байгаа байхгүй юу? Хамтдаа байж хөгжин. Тэгэхгүй бол өгдөг авдаг зарчмаас одоо болмоор юм шиг тийм л юм харагдаад байгаа. За 4 сарын 14-нд чуулганыхаа талаар тас мэдээлэл өгвөл. Тий, одоо энэ 4 сарын 14-нд жижиг дунд үйлдвэрлэгчдийн анх дахь чуулган гэж болно. За энэ чуулган дээр бол одоо манай энэ баялаг бүтээгчдийг дэмжих энэ төсөл хөтөлбөрт хамрагдсан энэ орон нутаг болон нийслэлийн одоо энэ манай энэ баялаг бүтээгч хөтөлбөрт хамрагдаад зар сурчлаганд ороод явж байгаа энэ аж ахуй нэгж жирэмд үйлдвэрлэгч нар маань бол энэ үндэсний чуулганд бол хүрэлцэн ирэхийг урьж байна. За энэ оролцсон одоо энэ аж ахуй нэгжүүд маань бол одоо жирэмд үйлдвэрлэлд оролцох тийм төлөөлөгчөөр оролцох тийм эрхтэй байгаа. Одоо бид нар одоо орон нутгийнхныгаа болон нийслэлийнхныгаа энэ 4 сарын 14-нд олох жирэмд үйлдвэрлэгчний чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэгэхээр энэ чуулганд ирээ та одоо нөгөө асуудал проблемуудаа сайн хэлж ярих ёстой. Тэгэхгүй бол энэ одоо хаврын чуулганаар жирэмд үйлдвэрлэлийн хуулинд өөрчлөлт орох гэж байгаа. Бас одоо татвар гайлын тэр одоо мөрдөгдөд явж байгаа юм дээр эргэж харах бас юмнууд байгаа учраас бид нэр энэ чуулганы дараа бас төр засаг их хурл руу тодорхой хэмжээний бас асуудлуудаа шийдвэрлэх ёстой тий. Импортын орлого барааг яаж дэмжих юм? Одоо энэ экспортыг яаж дэмжих юм тий? Одоо бид нэр өөрсдөө эхлээд дотоодынхаа зах зээлийг чанартай бараа бүтээгдэхүүнээр өөрсдөө эхлээ хангах хэрэгтэй. Тэгэхийн тулд бид нэр үйлдвэрлэлийг яаж явуулах юм те? Үндэсний том үйлдвэрлэлийг бол тодорхой нөхцөлтэйгээр хөгжүүлэх. Дээрээс нь одоо сүүлийн үед яригдаад байгаа чинь нэг стартап гэдэг байгаа те. Энэ бол одоо нөгөө ирээдүйдээ энэ бизнесийг төр засаг яаж дэмжих юм? Хүүн одоо хүүгийн бодлого нь ямар байх юм? Дээрээс нь батлан даалтыг гаргаж өгж байгаа тэр газар нь одоо ямар бодлогоор ажиллах юм гэдэг юм уу те? Одоо маань жижиг дунд үйлдвэрлэгч нар бол тухайн банкнда хандаад 100 сая авъя гэж яхад 30 сая гээд өгдөг юм шиг байлээ. Тэгэхээр нэг үйлдвэрлэлийнхаа хөрөнгө оруулалтыг бүрэн хийж чадахгүй хагас дутуу хийхээр захиалгач хагас дутуу хийж өгдөг те. Эргээд тэр нөгөө өрөнд орох магадлал бас айгүй өндөр болдог.
Тийм учраас энэ батлан даалтын сан гэдэг газар байдгийг манай бас жижиг дунд үйлдвэр биш бизнес эрхлэгчид нь бол зарим нэг нь бол сайн мэдэхгүй байгаагаас болоод зээлийн бүрэн дүрэн авч чадахгүй байгаа бас тийм харагдаж байгаа. Тийм учраас энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч баялаг бүтээгчид нар маань юу харагдаад байна гэвэл эхлээд мэдээл бас муутай байна. Хоёрдугаар төр засгийнхан бас тийм бичиг цаас их нэгж байна. Олон удаа явуулж байна. Дахин дахин явуулдаг тий. Баялаг бүтээгчид маань тэгж их бүтэн сар хөөцөлтөд явах тийм зав чөлөө бас хаана шууд үйлдвэрлэл явуулж байгаа шүү дээ. Тийм учраас хөрөнгө оруулалтын зээл өндөр хүүтэй зээл аваад хөрөнгө үйлдвэрлэлээ шууд явуулаад эхэлж байгаа жишээ нэ тий. Тэгэхээр бага хүүтэй урт хугацаатай хүүгээ аваад дээрэс нь батлан даалтын сангаараа даалгаад дээрэс нь төр тоон төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг тодорхой хугацаатай нөхцөлтэйгээр ингээд өгдөг бол энэ салбар цаашаа хөгжөөд явах бүрэн боломжтой гэж хараад байгаа. За та бүхэн хоёрын ярилцлага бас цаг бага байлаа. Тэгэхээр бид ч гэсэн үзэгч та бүхэндээ баялаг бүтээгчдийг дэмжин энэхүү төсөл хөтөлбөр эх орондоо хэрхэн яаж хэрэгжиж байгаа талаар үйл явдлыг цаг тухай бүрт нь мэдээлж явах болно. Ингээд үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа ярилцлагаар дахин уулзлаа. Түр баяртай. Mongoлийн баялаг